Солонгос улсад бид гэр бүлээрээ амьдарч ажиллаж байсан. Яг л бусдын адил зарчмаар амьдарсаар ажил, гэр, хүүхдүүд гэсээр нэг л мэтгэд 5 жилийн хугацааг үтжээ. Тэр үед бид хоёр аль хэдийн 2 хүүхдийн аав ээж болсон байлаа. Амьдралд юу хэрэгтэйгээ баг багаар ойлгож эхэлсэн үе. Тэгээд нэг өдөр бид буцахаар шийдэж Монголдо ирээд 1-р хороололд жижигхэн цайны газар ажиллуулж эхэлсэн. Өдөр бүр хоол хийж хүмүүсийг дайлна. Гэхдээ энэ үед байнга дутагддаг зүйлс байсны нэг нь майонез байсан юм. Учир нь ихэнхдээ олдохгүй, олдсон нь хит хүнтэй, зарим нь бүр хөлдсөн ирнэ. Нөхөр бид хоёрт тухайн үедээ том асуудал мэт санагдаж өдөр бүр энэ талаар ярилцсаар хэрвээ өөрсдөө хийвэл яах вэ гэдэг шийдвэрт хүрч хийж эхэлсэн. Эхэндээ юу ч амар байгаагүй. Нөхөр минь юмны учрыг олж болохгүйг нь болтол нь оролдож хийдэг хүн. Харин би өдөр бүр зэрэгцэн хийж эхэлсэн. Амт, бүтэц, чанар дээр нэг удаа биш, маш олон удаа. Заримдаа бүтэхгүй, заримдаа бууж өгмөр санагдана. Гэхдээ бид зогсоогүй. Тухайн үед анхны бүтээгдэхүүнээ яг хүссэн амт чанараараа гаргаад маш их баярлаж билээ. Тэгээд нөхөр маань үйлдвэрлэл дээрээ анхаарч би машиндаа ачаад өдөржин явж зарна. Зарим нь авна, зарим нь Монгол бүтээгдэхүүн бол чанар муутай гэж хэлээд татгалзана. Гэхдээ маргааш нь дахиад л явна. Оройн нь хүмүүс унтсны дараа л гэртээ орж ирээд жижиг ширээнийхээ ард сууж төлбөр, тооцоо, бичих цаас, тоонууд гэдэл ядарсан ч ажилласаар л байдаг байлаа. Тэр үед нэг л мэдрэмж байдаг байсан. Бид зөв зам дээрээ явж байна гэсэн. Он жилүүд өнгөрч 3 дахь хүүхэд маань төрж ажлаа төр азнаж болох байсан хэдий ч миний дотор нэг л зүйл тод байсан юм. Бид эхэлсэн зүйлээ үргэлжлүүлэх ёстой гэдэг. Он жилүүд өнгөрсөөр нэг сав байсан зүйл олон 100,000 болсон. Нэг жижиг өрөө тасралтгүй ажиллах үйлдвэр болсон. 2 хүний хийж байсан ажил олон хүний хөдөлмөр болсон. Нэгэн цагт гараараа хийж байсан зүйл өнөөдөр бүрэн автоматчсан дэлхийн стандартын дагуу ажилладаг үйлдвэр болсон. Гэхдээ энэ бүхний цаана өөрчлөгдөөгүй нэг зүйл бий. Тэр нь зориг. Би үргэлж хэлэх дуртай. Зориг бүхнийг ялна.